Автомашины эрзэн дугуй бол таны автомашинаас газартай харьцаж байгаа цорын ганц хэсэг бөгөөд автомашин хөдөлгөх, зогсоох, чиг үүсгэх, бүх жингд дааж тээвэрлэх зэрэг үндсэн үүрэгтэй. Дугуйн аюулгүй, найдвартай, тогтвор доо чанартай байхаас гадна замын нөхцөл орчинд бүр нийцсэн байх ёстой. Эрзэн дугуйны аюулгүй байдал бол таны автомашины аюулгүй бүрэн бүтэн байх үндэс юм. Иймээс та эрзэн дугуйг автомашинд сонгох хэрэглээс ахуулаад ашиглах явцдаа аюулгүй байдлын түвшинд байнгын анхаарал тавьж түүнд хийх засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай, найдвартай хийдэг байх хэрэгтэй. Эрзэн дугуйн автоэврийн хэрэгслийн хөдөлгөөний идэвхтэй аюулгүй байдал шууд нөлөөлөх чухал хэд анги. Гэвч түүнд хийх засвар үйлчилгээнд их ойлгомжгүй болон технологийн горин зөрчсөн үйл ажиллагаа зам тээврийн осод хүрэх үндсэн шалтгаан болдог талаар олон улсын болон дугуй үйлдвэрч нарын судалгааны тайланд тусгагдсан байна. Дугуй засварын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах баримт бичиг, дугуй засварын технологи, заавал ашиглах тоног төхөөрөмж багаж хэрэгсэл, тэдгээр тавигдах шаардлага зэрэг тулгарчгүй, ойлгомжгүй, хязгаарлагдмал олон асуудлыг тодорхой болгох нь чухал юм. Тус асуудлыг шийдэж автоэврийн салбарт чанарын дэдцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд автоэврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь тээврийн хэрэгслийн эрзэн дугуй засварын ерөнхий шаардлага MNS 6969/2022 стандартыг боловсруулан батлуулаад байна. Тус стандартад зааснаар автоэврийн хэрэгслийн дугуйнд засвар үйлчилгээ үзүүлэгч та зориулалтын суурин болон явуулын тоног төхөөрөмжтэйгээр үйлчилгээ үзүүлэх боломжтой ба ашиглаж байгаа тоног төхөөрөмж технологи аргачлал зааврын дагуу хөдөлмөр аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн усарсан байхаас гадна бүргүүр болон хэмжлийн тоног төхөөрөмжөө жил бүр мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан байх ёстой. Мөн та эрзэн дугуйнд засвар үйлчилгээ хийхдээ үйлдвэрлэгчээс заасан ашиглалт засвар үйлчилгээний зааврыг дагаж мөрдөг. Зөвхөн Т хэсэгт гарсан 8 км-с ихгүй гинтлийг засварлах ба дараах төрлийн гинтлийг засварлахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. Эрзэн дугуйны амсар гэмтэж битүүмж алдагдсан, давхар хууларч сүлхийсэн, хээний гүн нь газар тулах хэсгээрээ заасан хэмжээнээс бага байгаа тохиолдолд дотуур хамрыг нөхөх боломжгүй болж нэмгэрсэн, эсвэл олон тооны нөхөөстэй болсон. Эрзэн дугуйны хажуу боор цоорсон, газар тулах хэсэг их хэмжээгээр илэгдсэн, каркасны зүжмэл утас ил гарсан зэрэг гэмтэлүүд болно. Мөн жолооч та ийм төрлийн гэмтлийг засварлахыг хүсэж шаардаж болохгүй. Эрхэм жолооч та автомашины дугуйныхаа аюулгүй байдалд онцгой анхаарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж бүрэн бүтэн найдвартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцоорой. Таны алтан шар замтан үлзийтэй байх болтугай.